Баян хонгор хайрхан уулна адис 18 хурсан алтан элсэн зүрхтэй бүсгүй цагаан савдагтай бүтэн нэртэй төвшин уулаа. Баян хонгор хайрхан уул. Агаар усны цагаан эрчсээр адислагдсан амсаж хүртэхэд л аманд уусан шингэж алд биеинд ариуслын эд шидийг үзүүлэгч алтан элс толд зүрхэнд нь шаргалцсан эзэн тэнгэр лус савдгийн орон болж их нутгийн минь овог нэрээр мөнхөрсөн уул усны төвийн олон тогтсон унган нутгийн минь их шүтэн баян хонгор хайрхан уулаа. Цас дуулсуудын адил лус савдаг морилдог цагаан заан хөлгөлсөн бүсгүй савдагтай гэдэг цагийн дөрвөн улиралд амар амгалан дүнхийсэн цаад наад хой дурдаас нь уул ус нь хүрээлсэн орон нутгаас сан алсад яваа хэм бүхний овг нэрийн өмнө нутгийн гэрч болсон хол ойр хаанч амьдарч байгаа болгоно нь хонгор нутгийх гэж омогшдог баян хонгор хайрхан уулаа. Тоонот мандлын хангайн их улсыг өвөрлсөн товцог мөнгөө балгантын сүрлэг улсыг аралсан эрдэн тэл их жаргалантаар хашигдсан хан уул бор хайрхны нуруугаар үрээлсэн хан гай нурууны зүүн сугнаа тогтсон хаанч байдаг жирийнийг бор уулаа халахын нэрдгийгээд бурхад тойрч төрж нутгалсан харин хаанч байдгүй баян хонгор хайрхан уулаа.